Манай энэ удаагийн дугаард үндэсний бүхий аймгийн арслан Сан бүхий олон улсын хэмжээний мастер Сүхбаатарын ерөөлт оролцлоо. Спортод хэн таныг хөтлсөн бэ? Спорт амьдралд намайг яг тэр энэ гэж хүнийг хэлэхээс илүүтэй одоо хүүхд ахуй наснаасаа телевиз, радио, зам одоо нутаг орнд болж байгаа наадам гэх мэт тийм ээ. Одоо нийт том соёлоор нь бол дуртай болсон. Тэгээд салбарт жишээ нь сагсан бөмбөг гэхэд Майкл Жордан үздэг тийм. Үндэсний бүхэл 6 залуу заанаа үздэг пикникчлэнгээр ингэж ерөнхийдөө их спортод дуртай байсан учраас тэр чигтээ татагдсан гэсэн. Яг ухаалж ингэж энергийг бол маш олон хүн байгаа. Спортын амьдралд тохиолдсон хамгийн баярт мөч. Миний одоо яг ингээд өнгөрүүлсэн одоо бас нэг том тамирчин биш ч гэсэн бас өөрийн хэмжээндээ тийм ээ зөндөө олон сайхан амжилтууд байгаа л да. За тэгээд яг одоо оргил амжилт маань олон жил одоо баригдаж бас өөлж байж авсан аймгийн арсан салманд одоо хамгийн амьдралын минь одоо бүх насны минь туршид одоо ингээд ерөөлт аймгийн арсны ерөөлт гэж хэлэгдээ явж байгаа учраас хамгийн одоо сайхан баярт мөч маань хэлсэн л да. Ерөнхийдөө яг астан болчоод нэг 2-3 цаг бол ийм жингүүдлийн байдалтай байсан шүү дээ. Тэгээд тэр шигээ дахиж баярлах юмсан дахиж нэг тим кайф авахсан гэж дотроо би хүүхэн бодоод явж байгаа. Гэр бүлийнхэн нь бидэнд цаг гарга спортоо болоо гэвэл яаж хүлээж авах вэ? Яг одоо би ихнэртэйгээ суугаад 20 жил боллоо дөрөв хүүхэд гарлаа мэдээж амьдрал спорт бүх юм хостоод явж байгаа л да. Тэгээд ер нь тэгээд муухарлаад яг спортод зүтгээд авах юм ч бас өөрөөсөө яг спортоо болоод ганцхан гэр бүлдээ цаг зарцуулж ингээд гэртээ ингээд бас түнхэн шанагаа эргүүлээд ингээд өдөржин байх нь бас ер нь тэгээд ирэх хүн чинь бүгдийг л амжилт төстэй гэж боддог ажиллаа спортоо гэр бүлдээ тэгээд зарцуулаад ивэн надад эвтэйхэн шиг экийн эцэг дугуйн дор авах гэдэг шиг тэгээд яаж байгаа мэдээж одоо ингээд залуу нас өшрөөд одоо спорт цаг гаргаж цаг маань багасаад ирэхээр улам илүү гэр бүлдээ өөр хөвгтдээ ачсээ нартай цаг гаргаад явна л да. Тэгэхээр цаг нь болохоор аяндаа тэгээд гарах цаг нь тийшээгээ илүү болно шүү дээ. Бүхий спортын хамгийн сайхан нь юу вэ? Бүхий спортын хамгийн гоё нь бүхий спортын өөрийнх нь бүх уламжлал тэгээд бэлэг. За одоо тэгээд орчин үед бол спорт соёл болчлоо. Эднийг бас халгаж ойлгож болохгүй л дээ. Бүхий спорт яагаад тэгвэл одоо жинхэнэ амьдралаас буюу одоо газрын төлөөх дайн тулаан тийм ээ эрчүүдийн хүч сорих одоо зэвсэггүйгээр тулалдах хамгийн анхан шатны элементээс үүссэн. Тэгээд хамгийн бяр чадaltaа бусдыгаа дийлж, манлайлж ингэж явдаг учраас бүхий спортууд ер нь манлайлагч эрчүүдийн спорт гэж боддог. Спортыг нэг өгүүлэлт багтаан хариулна уу? Спорт бол эрүүл мэнд. Спорт бол эрүүл мэнд. Спорт бол хөвчээр эрүүл мэнд. Ер нь бол эрүүл мэндтэйгээ маш их холбогдсон. Спортоор хичээлж явах юм бол хүн эрүүл байх юм бол амьдралын чанаас сайжирнаа гэж.